сайн байцгаана уу? Энд байна. Тэгэхээр зарим хүмүүс иш үзүүлэгч байдаггүй гэж ярьдаг л да. Тэгэхээр Эфес 4:11-аас уншия. Тэгэхээр тэр гэж энд Иесусыг хэлж байгаа юм. Иесус үхээ дахин амьлаад өргөгдөөд аавынхаа хажууд баруун талд сууж байгаа юм. Тэгэхээр тэр гэдэг нь Иесус. Иесус зармийг нь илч, зармийг нь иш үзүүлэгч, зармийг нь сайн мэдээг тунхаглагч, зармийг нь хончин ба багш болгожээ. Тэгэхээр эзэн энд томилсон байх нэ. Тэгэхээр зармийг нь илч, зармийг нь иш үзүүлэгч. Тэгэхээр тэр хүмүүс заавал би профет ч юм уу болох гээд заавал албан тушаал шунах албатай биш л дээ. Энийг бурхан өөрөө томилдог байгаа. Иесус өөрөө тэгээд иш үзүүлгийн бэлэг авьяастай хүмүүс зөндөө байдаг. Иш үзүүлэгч нар ч гэсэн байх боломжтой гэсэн үг. Тэр байтугай илч ч гэсэн элчийн бэлэг авьяастай хүмүүс ч бас байж болно. Тэр сүм чуулганыг босгон байгуулж тарьдаг хүмүүс гэсэн үг. Тэгээд энд бас зөвхөн сайн мэдээний бэлэг авьяастай, зарим нь хончин буюу багш, пастор зарим нь болохоор зөвхөн хичээлийг заадаг багш нар байж болно. Бүр холилдсон хамтдаа байдаг ч хүн бас байж болох юм. Тэгтээ энд иш үзүүлэг бурхныг сонслооч гэдэг юм уу, тэгээ бурхныг сонсснороо бусдаас илүү эсвэл би иш үзүүлэгч юм чинь жирийн итгэгчээс илүү гэхээс илүү бурхны хаанчлалд албан тушаалд байгаа хүмүүс харин ч ихийг үйлчилж бусаддаа үйлчлэх зорилготой байдаг. Цааш нь үргэлжлүүлж унших юм бол та ойлгоно. Эдгээр нарийн хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм. Тэгэхээр энд байгаа албан тушаалууд ямар зорилготой гэвэ гэхээр ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтэнэ. Тэгэхээр үнэхээр Христ итгэгч нарыг үйлчлэлийн ажилд бэлтгэнэ гэсэн үг. Үйлчлэгч болгоно гэсэн үг. Яагаад бэлтгэж байгаа юм бэ гэхээр Христийн биеийг байгуулахын тулд. Христийн бие бол бид нар. Христийн биеийг байгуулахын тулд эдгээр хүмүүс ажилдаа шамдаж орно гэсэн үг. Гэтэ эдгээр ажлыг хийх гэж байгаа хүмүүс бас өөртөө цэвэрлэж, өөртөө ариун няндан байх явдал бас чухал байгаа. Яагаад гэвэл профетик буюу иш үзүүлгийн бэлэг авьяастай хүмүүс өөрөө сэтгэлийн дарамттай ч юм уу гонигтай байх юм бол дуу хоолойг 2 дахин буюу яг бурхнаас ирж байгаа дуу биш өөр дуу хоолойг сонсох бас магадлалтай байдаг. Тийм учраас аль болох өөрийгөө хариуцгаж цэвэрлэх явдал маш чухал шүү. Тэгээд 13 дугаар эшлэгийг уншия. Эфес 4-ийн бид бүгд гитгэл хийгээд бурхны хөв мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл төлөвлөсөн хүн болтол Христийн дүүрэн байдлын чанарыг хэмжээд хүртэл ингэх ажээ. Тэгээд зарим хүн хэдэлгэлтэй бид нар төлөвлөсөн хүмүүс ингэх хуваагдал чинь ямар ширэггүй шүү дээ. Багш гэж хүн байхаа болсон гэж хэлдэг. Төлөвлөсөн хүн болно гэдэг чинь маш л хэцүү зүйл гэдгийг би танд хэлмээр байна. Үүний үр дүнд би цаашид хүүхэд байхаа болж давлгаанд эн тэн чидэгдэн аливаа номлолыг салих хүмүүсийн ов мэх болгон залхаа хувилдааны башир арган туугдалгүй харин хайр дотор үннийг яран тэргүүн болох түүнд рүү Христ рүү бүх талаар өсөх ёстой. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог. Тиймээс би эзэн дотор үнийг хэлж гэрчлэе. Харин үндэстнүүд оюун санааны хоосол дотроо явдаг шиг та нар цааш тэгж болохгүй. Тэд өөрсдийн дотор буй харанхуй байдлаас зүрхнийхээ хад тугаас болж оюун ухаандаа харанхуй болж бүхний амиас хөндөрчээ. Тэд мэдрэмжгүй болж цэсэн бүрийн бузар булагш унахаар үлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Есүс дотор үнэн байгаачлан та нар үнэхээр түүнийг сонсож түгээ сургацсан юм бол чиний амьдралын урдын хэм маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ядарч буй хуучин үнэ та нар тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж зөвхт байдал болон үнний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс. Тимд худал хурамгийн хог хойш тавьж хүмүүр хөрштэй үннийг яар. Учир нь бид бие биенээ дээрхтүүд юм. Ууралсан ч нүгэл бүүлд та нарын уур хилэн дээр нар бууж агааг. Девалт байр бууг. Тэдгээр үгнүүдийг сайн сонсох юм бол уур хилэн дээр нар бууж байгаа гэдэг үг маш чухал шүү. Тэгээд та ямар нэгэн уур хилэнтэй байгаа бол тэрийг өдөртөө орхих хэрэгтэй, уучлах ёстой хүн байвал унтахаас өмнө уучлал цэвэрлэж дуусгах хэрэгтэй. Ингэсээр бид нар девалт байр тавьж өгөхгүй байдаг. Тэгэхээр девалт байр бууг гэж. Тэгэхээр девалт өмхөх ямар ч өмхөж болохгүй гэсэн. Хулгайч хүн цааш тулгаа бүхий харин гачигталтай хүн хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараа саныг үлдэж хөдөлмөрлө. Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Ямар ч ялзарсан үг. Вау. Харин хэрэгтэй үед бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тусдаа үг хэл.
энэ дээр бас анхаарах хэрэгтэй байдаг. Иш үзүүлнэ гэж хэлэнгүүтэл янз бүрийн хүмүүсийг доош нь хэлсэн үгнүүд хэлж өгдөг. Энэ дээр бүр тодорхой хэлсэн байгаа хэвээр бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тусдаа үг гэж ямар ч ялзарсан үг бүү гар гэж хэлжээ. Тэгвэл энэ сонсож буй хүнд нэгүслийг өгнө. Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан билээ. Аливаа хорсол уур хилэн шуугаан гүтгэн бүх бузар мөгийн хамт танараас зайлаг. Бурхан та нарын Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгний инэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд. За тэгээд бараг л Библийн ишлэлээр та бүхэн подкаст хийчлээ. Үнэхээр гайхамшигтай үг байлаа. Эзэндээ баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн үнэхээр нэгүсэл нэмэрлэн дүүрэн байгээ.